Манай сумын онцлог гэх юм бол манай сум бараг яст үндэстний сум. За мөн халах үндэстэн ч гэсэн байдаг. За тэгээд бараг ястнуудын маань онцлог гэх юм бол илүү нугламжтай бараг хонтой. За тэгээд дээрэс нь одоо нөгөө 1945 онд нүүж орж ирсэн одоо Монгол улсад эдэг цөөхөн хэдэн бараг ястны сум гэдгээрээ бол онцлогтой. За одоо Монгол Ардын намын нэр дэвшигчдийг одоо мөрөө төлбөртэй сая ороо танилцлаа. За тэгээ энэ дундаас одоо ингээд сонсоход одоо Ухнагийн Отхон баярын зүүн бүсийн хөгжилд одоо аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлнэ гэсэн одоо маш их таалагдсан. Одоо тийм учраас Ухнагийн одоо Отхон баярыг дэмжинэ гэж бодож байна. Нэгдсэн одоо багаараа гарах юм бол бас бүгд одоо юундаа санаа нэгтэй зорилго нэгтэй ажиллах болов гэж бодож ингэ дэмжсэн байна. Одоо энэ удаагийн сонгуул бол бүсчилсэн хөгжил гэдгээрээ бол бусад өмнөх сонгуулиудаас ялгаатай. Тийм учраас манай залуучууд одоо нэр дэвшигчдийнхээ мөрөө төлбөртэй сайн танилцж байгаад за тэгээд сонголтоо зөв мэргэн хийгэрэй гэж залуучуудаа уриалж байна. За тэгээд ерөнхий сайдаар багаар нь дэмжээрэй. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр бол хий хоосон мөрөөдөл биш. Хий хоосон мөрөөдөл биш. Хэрэгжих боломжтой бүх зүйлийг энд тусгасан. Тийм учраас энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд зүүн бүс нутагт өөрийн биеэр ирж нэр дэвшиж байгаа Монгол Ардын намын дарга Монгол улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ багийг багаар нь дэмжихийг та бүгдээсээ түмэн зогсчуулаасаа хүсэж байна. Манай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ухнагийн Отхон баяр нэр дэвшиж байгаа. За би Отхон баярыг бол маш их дэмждэг хөө. За яагаад гэвэл энэ залуу бол манай зүүн бүсийг хөгжүүлэхэд өөрийн одоо мэдлэг чадвар туршлага бүхий л одоо зүйлээ дайчлан ажиллаж бүс нутгийн хөгжлийг түргэтгэж амжилтанд хүргэж чадна гэж би бүрэн итгэж байна. Тийм учраас би одоо энэ баг бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Бидний ирээдүйн төдөө дээрээс нь нөгөө нэг хотрог гэсэн хөгжтийг манай энэ орон нутагт минь авчрах ч болохоор би энэ багийг итгэлтэйгээр дэмжиж байгаа. Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнагийн Отхон баяр